дэм бороо надтай цуг норсон хайрын анхны дурвас бэхэн өсөж бүтгэлсэн ширээний ард сэлсэн уг бүхэн тухугэж чиний тухай бодоо хайрын дуу болж шигэлэн ордоцсон хаваа сургуулийн хаалгыг хааж уян болсон дуугаа ангааран дуудсан бэйбэнэ түшин далдгунга мартацгааж нэг ангийн хүүхдөө тоотой хаврыг үтлээ 사바찬호 미경긴 어큰 도군 다 어큰데 덕친지딩은 간하도 마이레 민디 어든 너근데 으셔도 민디 치디야 긴티암긴 바야들가 소밍 레민지딩 설고딩 아로네 dik 덕석딩 덕친지딩은 훈디딩 아라큼제 애기디기 믿음 못선 바나 오늘들이 인사흥 Борсон жуулцалтанд урлагийн хүлээн авч хүндэтгэн ирсэн эрхэм хүндтэй багш нарыг энэ хүндэтгэлийн хойноорт хүндэтгэн өрн завья. Халуун алга дашилтыг асуултгүй нэжигнүүлье. Өнөөдөр дэцэдийнхээ тэмдэглэж байгаа анги хам талны ангийн багш халтар багшигаа халуун алга дашилтандор хүндэтгэлийн хойноорт хүндэтгэн өрье. Халтар багшиг өрье. 자, тэр хүндтгэлийн суугараа. За мөн оюун багшигаа хүндтгэлийн хаамар хүндтгэн өрье. За хоёр багшигаа одоо 40 жилийнхаа дурсамж уулзалтыг зохион байгуулж байгаа шайнар нэг хүндтгэн өрж байгаа. За мөн авир мэд багшигаа хүндтгэн өрье. Ураад багшигаа хүндтгэн өрье. Явсан багшигаа хүндтгэн өрье. Эрдэнэ чимэг багшигаа хүндтгэн өрье. оюун чимэг багшигаа хүндтгэн өрье. алтан цэцэг багшигаа хүндэтгэн өрье. тавсар багшигаа хүндэтгэн өрье. Ширмэн баатар багшигаа хүндэтгэн өрье. өнөөдрийн энэ сайхан тусламж уулзалтыг зохион байгуулж байгаа анги хам толныг хүндэтгэж өнөөдрийн сургуулийн хичээлийн хэрэглэх шүрэн цэцэг багшиг хүндэтгэн өрье. баярлалаа. 8 жилийн сургуулийг төгсөөд 40 жилийг ардаа үзсэн энэ анги хам толны өнөөдрийн дурсамж уулзалт төгссөн сургууль дээрээ төрлөх нутагтаа эхэлж байна. Хүндэтгэн ирсэн бүх багш нартаа баярлалаа гэдэг сайхан алга дашилтыг нэжигнүүлье. Төсөн жилийн дурсамж уулзалтыг албан ёсоор эхлүүлж өгнө гэж бүртгэлийн микрофоны өмнө үлгийн дарга жаргал сайхан таныг халуун алга дашилтаар хүндэтгэн өрье. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт багш нараа. Ангийн хамт найз нараа. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье.
Өнөөдөр 40 жилийн дараа бид бүхэн нэгэн дор, нэгэн сэтгэлээр хүүхэд насны нандин дурсамжаа сэргээн уудаж байгаадаа баяртай байна. Бидний томоогүй хүүхэд наснаас эхлэн амьдралын минь алтан шар замд оруулж өгсөн багш нартаа баярлалаа. 40 жил гэдэг бол бага хугацаа биш ээ. Энэ хугацаанд бид бүхэн өөр өөрийн зам өрөөнд туулж үр хөвгтөө өсгөн их орон гэр бүлдээ хөдөлмөрлж ирлээ. Харин өнөөдөр бид залуу насны дурсамжаа сэргээн ахин нэг анги болон уулзаж байгаадаа туйлын их баяртай байна. За үүний хажуугаар харамсалтай нь өнөөдөр бидэнтэй хамт байж чадаагүй ангийн багш Сүхбаатар болон ангийн амд Дэлгэрмаа нарынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэл илэрхийлье бүгдээрээ. Тэдний минь инээмсэглэл гэгээн дүр үүрд хадгалагдсан үлдэх болно. Бидний нөхөрлөл үүрд хамт байж бид дахин аз жаргалтай уулзахын өрөөлийг ахин өргөн дэвшүүлье. Хүрсэн ирсэн найз нартаа бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа. Өдрийн дарагтаа өнөөдрийн нүүл ажиллагааг бисаар эхлүүлсэнд баярлалаа. Монгол сайхан ясын дагуу өнөөдрийн сайхан 40 жилийн дурсамж уулзалтыг хоорын сайхан хөг аялгаагаар төрлөг өргөн эхлүүлж өгнө гэж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Яруу найрагч Ардын багш Морин хуурч Ширмэн Баатар таныг энэ хүндэтгэлийн тайзанд халуун галар дашлтандаар хүндэтгэмөрье. Эрхэм шавнырийн хаан 40 жилийн энэ дурсамж уулзалтыг энэ сайхан баярыг хуурын сайхан хөг аялгаагаар Монгол сайхан ёсоор төрлөг өргөн эхлүүлж байгаа туйлын их баяртай байна. Ингээд эрхэм багшигаа энэ хүндэтгэлийн хаймарт хүндэтгэн өрн залж төрлөх нутаг төгссөн сургуулиа зорин ирж дурсамж уулзалт 40 жилийнхаа энэ сайхан баярыг тэмдэглэж байгаа анги хамт олонний сайхан баярыг хоорын сайхан хөг аялгаагаар төрлөг өргөн эхлүүлэхэд бэлэн болсон байна. За томон үлзий мянган учир үрдсэн төрөөсөө батгсан өвшин сайхан өдөр энэхүү сайхан бэлэг дэмбэрэлтэй сайн өдөр ирээдүйн ад жаргал сайн сайхныхаа төлөө эрдэм номынхон ширээнээс хойно нийлүүлэн босцоосон өнөөдөр сум орон улс нийгэмдээ хүчин зүтгэж ариун их ад жаргал алаг үрсийн аав ээж болсон Адраг нутгийн төмөн олон та бүхний минь арвин цагаан үйс дэлгэрэн дэвчхийн зөрөөлийг бэлэгдэн хан хинтийн уулын аймаг өвчин жонвангийн хошоо хинтийн аймгийн баян адраг сумын хаан нутаг орны тань ариун гэгээн дуулалт магтаалыг та бүхэндээ өргөн барьё хэмээн ингэж бодлоо. Бид бүхний үлгийдэн авсан их сайхан нутаг эрдэм номоор үлгийдэн авсан эрдэм толон багш нар анд найс нөхөд төмөн олны агуу сэтгэлийн асар их хүчээр бид өнөөдөр энэ сайхан нийгэм орчиндоо ад жаргалын дэдэг эдлэн ариун гэгээн үйлсийг бүтээн алаг хонгор үсийнхээ дунд ад жаргал төмөн хүслээр биелүүлэн яваа та бүхэн үлээ. 40 жил гэдэг бол тийм богинохон хугацаа биш ээ. Энэ хугацаанд та бүхний минь төлөвшүүлсэн, бүтээсэн ажил үйлс, бүтээсэн асар их хүч хөдөлмөр энэ сум орны минь хөгжил дэвшилтэд асар их хувь нэмэр оруулсан гэдэгтээ сум орны минь Адраг нутгийн минь ард иргэд аав ээжүүд зайгуурлууд ачид олон багш нар тань нүдний харж сэтгэлээ байсан байгаа гэдэгт бодож явдаг юм аа. Ингээд та бүхэн минь ирээдүйд алстаа ариун гэгээн үйлс бүхэн чинь дэлгэрч явахын сайн сайхан өрөөлийг дэвшүүлэн айлтгаж байна. За та бүхний минь сайн нэрэн дурддаг өнгөрдөг
Сүхбаатар гэж, Ярмунаар гэж хэл уран зохиолын агуу их мэрэгжилтэн тэр сайхан хүн маань бол энэ нутаг орныхоо тухай маш их олон сайхан бүтээл, дуу хоор за магтаал шүлгийг бол бичсэн гэдгээр бол та бүхэн чанар болсон та бүхэн бахархаж явдаг бахаа гэж дотроо бодож явдаг. Ийш гэсэн энэ олон сайхан багш нараараа бахархаж тэр сайхан дуу хөгжмийн эрхэм хүн Сүхбаатар багшаа бас өнөөдөр та бүхний хэлэхэд бас сэтгэлдээ дурсан байна. Ингээд та бүхэндээ өөрийнхөө нутаг орнодоо сэтгэл гарган бүтээсэн бүтээлүүдээс дуурлаг нутгийн магтаалыг та бүхэндээ өргөн барьсан юм аа. За ингээд сая падаш уншихгүй падаш өгчлээ. Одоо ингээд эхлэе.
өнөөдөр цогцлон хүрсэн сайхан тавилан дан аз жаргал амьдралынхаа сайн сайхан бүхнийг бүрдүүлж алтан хийхэн зулай дээр аддраг нутагтаа ажилтнаас 10 цагаан буйн дэлгэрэн дэвжиж ардын багш нарын агуу хүсээр өнөөдөр уулзаж байгаа та бүхний минь ариун цагаан ус дэлгэрэн дэвжих болтугай. Үр хөвгүүд нь гэрт амжиргалтай үрэн данжиргалтай өвчин зовдонгүй та бүхэн өнөн жаргалын дэгийг эглэж яваарай. Хорей! 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 За Шүрэнбаатар багштай баярлалаа. Өнөөдрийн энэ дурсамж уулзалт 40 жилийг арга хэмжээг хуурын сайхан хөг аялгуугаараа эхлүүлсэн багштай баярлалаа гэж дахиад нэг сайхан алга ташлыг нэг чангаруулъя. Ямар ч олон төрлийн авиастай юм бэ энэ ч та. Эндээсээ нэг юм гаргаж тоглоод, эндээсээ нэг юм гаргаж тоглоод, ерөөсөө энэ тэндээс юм гаргаж ирээд тоглоод байх юм ерөөсөө тэгээд үнэхээр одоо агуу авиастай багш байна. Баярлалаа багштай. За 40 жилийнхаа дурсамж уулзалтыг хийж байгаа энэ анги хамт олныг сайхан баяр дээр нь баяр үйж сайхан мэдлэгээ дэвшүүлнэ гэж ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч Шүрэн цэцэг таныг хөндлөгийн хамт энэ микрофоны өмнө хөндлөх мөрья. За сайн байцгаана уу ингээд эрхэм хүндэт Ахмад багш нар за 11-р төгсөлтийн төгсөгчд ах эгч нар та бүхэндээ энэхүү 40 жилийн баярын мэндийг хүргье. За намайг даваад сэндийн Шүрэн цэцэг гэдэг энэ Баяадрах сумын ерхий боловсролын сургуулийн сургалтын менежерээр ингээд 8 дахь жилдээ ажиллаж байна. За төрлөх сум сургуульд ажиллаж байгаадаа төлөв их бахархалтай байдаг. За ингээд өнөөдөр 11-р төгсөлтийн маань ах эгч нарын 40 жилийн уулзалт за дурсамж хичээлийнхөө төрлөх сургууль дээрээ болох гэж байна. Төрлөх сургуулаа товчхон танилцуулъя гэж бодлоо. За манай сургууль өнөөдөр нийт 440 суралцагч 47 багш ажилтнтайгаар 96 дахь хичээлийн жилээ эхлэх гэж байна. Ингээд нийт 9 жилийн суурь боловсролын 51 дахь төгсөлтөө энэ хавар төгсгсөн. За сурлага урлаг спортоор хүүхэд нэг бүрийг хөгжүүлж суурь боловсрол 9 жилийн сургуулиуд дотроо тэргүүний сургуулиудын нэгээр шалгарч ажиллаж байгаа. Ингээд та бүгдийн минь төгссөн төрлөх сургуулиудад үрд дурсан санаж ачиж багш нарыгаа ангийн найзуудаа дурсан сансан дурсгалтай уулзалт байгаасай гэж хүсэн өрөөё. За ингээд 11-р төгсөлтийн ах эгч нараас маань сум орон нутгийнхаа сургуулийнхаа нэрийг өндөрт өргөж яваа бахархалтай за харж үлгэр жишээ авдаг хөдөлмөрч сайхан ах эгч нар байдаг юм байна. Харж үнэхээр бахархаж байна. Ингээд та бүхнийхээ уулзалтын арга хэмжээнд нь амжилт хүсээд нийт сургуулийнхаа захиргааны нэрийн өмнөөс халуун баяр хүргье. Хүлээн авна уу. За Шүрэн цэцэг багштай баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье. За өнөөдөр бас ингээд энэ 40 жилийн дурсамж уулзалтанд хөндөж ирсэн багш нартай зориулаад бүгдээрээ нэг сайхан дуу дуулчихо. Багшлаа гэж нэг гоё дуу байдаг. Энэ дуу бүгдээр хамт дуулъя. Бүх багш нартай зориулаад. Өнөөдөр бас эдмийн их далайд хөл тавиулж, амьдралын их далайд сэлүүр сэлээд тэр завин дээр суух энэ анхны алхмыг тавьж өгсөн бүх багш нартай зориулаад багшлаа гэж сайхан дууг та бүхэндээ зориулсан дуулъя бүх багш нартай. I'll be
Чигэндэний зөвлөгч болосоо шөнийн зүдэндээ чивэдний нэрсэн миний багш та дооны бүгдээрээ үсэг барсан амьд буухаа үгүйдэн сансан миний багш та Багшраас надтай хамт болоорой. Айнын харахыг суугэрнэда айран ойра нөдмөс оннагасан ахлоо захи тумгамайра Andrei harbi udici mordosa Utsig barsa Anmet borha Uvid sansa Bakshta Bakshta Rojnata Tsagamur gogo Uchini shagda Баярлалаа. Бүх багштай эрүүлэнх энэ хорвоогийн сайн сайхан урт удаан насыг хүсэн өрөөё. Өнөөдрийн шавнырынхаа 40 жилийн ангийн дурсамж уулзалтанд хүрэлцэн ирсэнд баярлалаа та бүхэндээ. За ингээд дараагийн үйл ажиллагаа би энэ ангийн хамт олонний төлөөллийг бас наашаа өрье. За судаагч наашаа яваарай. За ангийн дарга наашаа явъя. За бүлгийн дарга наашаа явъя. За 40 жилийн ан дурсамж уулзалтын бас ангийн төлөөллүүдийг бас энэ хүндэтгэн хамарт өрж байна. За ангийн дарга мөнгө дарахт одоо микрофоныг шилжүүлье. За та бүхэндээ энэ сайхан дурсамжтай аз жаргалтай бүх юмаа сэргэн сансан сайхан өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Та бүхэн маань бүгд одоо энэ сургуулаа амт нөхдөө багш нараа санан дурсаж ирцгаасан байгаа. Бид бүхэн энэ уулзалтаа одоо уулзалтан дээр багшийнхаа алдар бүтээлийг одоо мөнхжүүлэхийн тулд бүтээлгэж авчирсан байгаа. Сүхбаатар багш маань биднийг 5-аас 7 дугаар ангид манай ангийг дааж авч багшилж байхдаа бидний урлагийн үзлэгт одоо зориулж яг энийг одоо адаргын магтаалыг зохиогоод биднээр дуулуулж ирсэн. Тэгээд тэр маань одоо энэ багшигаа дурсан санаж энэ сургуульд одоо мөнхлөхийн төлөө энийг хийлгэж ирсэн байгаа. Тэгээд энийг сургуулийн менежерт гартуулъя. За ингээд адаргын магтаалыг ингээд сайхан сургуулийнхаа мөнхийн бүтээл болгож сургуулийн хамт олондоос гардуулан өгч байна. Баяадрах сумын 8 жилийн сургуулийн 11-р төгсөлтийн 40 жилийн он энэ сайхан баярын торгон агшинд за Гомбын Сүхбаатарын уран бүтээл адаргын магтаал гэж энэ сайхан магтаалыг мөнгөжүүлж
сургуульдаа дурсгаж өгч байгаа юм байна. Баярлалаа. Баяр хүргье. За ингээд өнөөдрийн 40 жилийн дурсамж уулзалтын нээлтийн үйл ажиллагаа энэ хүрээд өндөрлөж байна. Одоо бүгдээрээ төрлөх сургуульдаа, төгссөн ангидаа орж анхны дурсамж хичээлийг заах энэ ажилд орё. Ингээд бүгдээр ингээд сургуульдаа хүрье, ангид нь хүрье. Дурсамж хичээлд нь хүрье. За, нэг зураг татуулах юм байна. Багш нар сууж байгаарай. За, манайхан жоохон шахаа зогсчаарай. За, энэ өстө хамгийн гоё зураг гарна. За бүгдээрээ наашаа зурагчлуугаа харъя шүү. За дээшээ. Бүгдээрээ гоё дээшээ харъя шүү. За наашаа хараарай. За би 3 тоолъё. 1 2 3 баалаа. Бүгдээрээ зурагчлуугаа харъя шүү. Ахаад 1 2 3. Осноо. За бүгдээрээ дурсамж хичээлд оръё. Анхны хонхны дор. За ангийн хүмүүс нэг охин за багштайгаа ингээ хамтдаа. Хичээлийн анхны хонхыг зохиж оруулнаа. Нэг охин захидлын даа за одоо яах юм бэ? Энэ бол яаж байгаас юм бэ? Тэгээд нэг багш нар ангийнхан наадмын явуулахгүй юу? За хичээлийн анхны хонхоо дуургаад сургуульдаа ангидаа ажиглал баяр хүргэе. Нэг ангийн ахын үржэна. Ахны аастай заахараа. Ангидаа баяр хүргэе. Бас вайвын өдөр миний мэдх ангийнхан шинэ мэдэх найзуу цагийн хамт болсон ангийн охтоо онцгой хамт байсан ангийн хөө насан туршаа нэг ангийнхаа онцгийг хамт болсон ангийн охтоо
урсан байгаа. Өнөөдөр анхныхаа өсгийг үсгэж байна. За ингээд 9-р сарын 78 оны 9-р сарын 10 хэдэн баха. 10 хэдээр анхны аавсыг үсгий. Тэрийг одоо бүгдээрээ хам аавсыг үснэ. За ихтэй аавстай хэлье. За дахиад. Багш самбартай аавсыг танд гараад үсээрэй. Историйн нэгдүүд яг цаахаг үлдээ 10 хэдэн заасан баг. Бидний үчи нэг аавстай нэг үсэг салахгүй штеп байж шүү дээ. Тэр яг чинь. Хөөе. Ini jo hay hindi tara din. Or yung na. Ini bakso ako. Na bakso dara ka siya. Angkat bakso ang bakso tuh. Lain taruh ni murut. Küçük ağaç için toprak ağaç için de küçük ağaçlarda küçük ağaç. Yani kapatılmış ki aram küçük ağaç. Ini kalau senuk, ayo kamu mau bikin ya. Ağaçlar ünlüdür başlıkları. Şimdi kısım. Ağaçlar yapar ünlüdür kısım benim. Öyle bir şey oldu ben. Hangi çok? Ağaçlar kısım. Aldım. Or. Al. Anlar söyleriz. Anladım. Ağır. Or. Atıl bakalım. Al bak kızım. Atıl. Altın. Arkadaş. Türkçe. Türkçe adı ben ha. Kızım. Kızım. Hangi kum? Bilirsin. Hangi harfte kum? Türkçe. Ben çok tutun. Dadın anne. Üstüme sarayda dostu geldi. Dadın anne beni yoktu. Ямар хөөх хөөхтөр гэсэн сан танд бүгдээрээ сургууль хадгалсан. Тэгээд нүүрнээс газар төрсөн хөөхөн гэнэт цагаас ихтэй ийм шаг хөөхтүүд би хөдөлж байна. За ингээд та нарын одоо сүт томорцоод төсөл сургуулиудаа дүүргээд
Тэрээр сайхан одоо яг бүр одоо ажиглаж байна, арчин байна. Одоо тэгээд вэлс маймусууд байна. Янз бүрийн ажил мэргэжлийг чигшигтэй хийгээд тэр хэрэг гал дээр дандаа мандаа ихчээр болж байгаа. За танайг нэг болсноо бол танаа одоо нэг юм да. Уг нь хоёр гав байна. Нэг гişil байгаа. Бүх юм дээр. За энэ дээр манай ингэ болсноо их өсөх сайхан хамт нэгнийхээ одоо зовлон тохиолдлыг хуваалцдаг. Зарим байвал хамт баярлж байдаг. Энүүгээрээ хөрслөг хүмүүсд байгаамаа. За хэрэг одоо ер нь бусад амьттай үйлдвэрлэхэд ер нь одоо бидүү гэх ийм эрхэм шагнал байна юм аа. За ингээд эрхэм шагналтай асценарт нь одоо миний шагналт нь 56 нас цуцлуудаас багш 73-наас 74 нас удаа үлдээ. За ингээд хайр хүүхдүүдтэй бүгдээрэнд нь эрүүл эрдэмтдтэй ээж аваа асуусан ачаалттай өрөвтэй сайхан хүмүүстэн ясвэтэй Монгол хүн болгонгууд үүстэй олон механизм гаргаж ачаалттай сайхан амьдралыг болсон хүсмээрээ. Энэ ихсэн бид ганаараа Шахны нэр оюун гэдэг 78 онд Улаанбаатар хотын багшийн сургуулийг монгол хэлний одоо нийт эрдэмтэн цэд энтэнсрэнтэй хамжиж монгол хэлний одоо тол зохиож байсан Алдарт Осор багшийн ангид одоо сурч төгссөндөө үнэхээр юм баярлж явдаг. Манай багш хэлдэг байсан оюутан байхад та хэд одоо дунд сурах байхгүй. Та нарын цаана та 30-ын цаана 900 хүүхэд одоо ингээд нүдөө бүлтгэл шилтээд харж байгаа. Тийм учраас гээд бидний чинь чангал байсан, чангалч одоо бидний тусч бас ажил албан дээрээ бас ер нь боломжийн ажиллаж байсан. Та нартай бол одоо шив шинхэн багш сурагчид нь шинэ одоо юуч бичээгүй дэвтэр шиг багш нь ч одоо шинэ за ингээд учирч байснаа бодоход өнөөдөр одоо баг 500 жилийн дараа та нартай уулзахад үнэхээр баяртай байна, багтаж байна. За тэгээд өнөөдөр математикийн хичээлээр 78 оны 9-р сарын за нэгэнд бичсэн нэгний өдөр одоо нэгдүгээр ангид хэдүүлээ 60 хүүхэд хоёр үлэгт орсон. Тэгээд одоо анхны цифр 1 одоо чинь хэдэн тост гэнтэй нэг өдөртөө 1 2 3 3-ын тоо гэх юм. За нэг гэдэг тоо маань та нарыгаа бүр жоохон 78 оны байдлаар авч үзэхэд одоо нэг ширхэг мод, нэг ширхэг одоо шаар, нэг ширхэг одоо үзэг байдаг. Нэг ширхэг имийг заасан цифрыг 1-ийн тоо гэнэ. Хоёр ширхэг имийг одоо заасан одоо тийм цифрыг 2-ын тоо. 3 ширхэг 3-ын тоо. Уг нь яг тэр нэг өдөр нэг л тоо заадаг байсан. Тэгээ өнөөдөр ингээд зайдаа. За тэгээд одоо 1-ийн тоог маань нэг ширхэг имийг заадаг гэсэн тийм ээ. За 1-ийн тоог ингэж тэмдэглэнэ. За 1 за 2-ын тоо
хоёр за тэгээд одоо бүгдээрээ хэлээ да. Нэг За өнөөдөр ямар ч сайн бизнесмен бай, одоо сургуулийн багш ямар ч хүн бай, яг инг захаас л 78 онд инг суур тавихаас л одоо эхэлсэн шүү дээ бүгдээрээ. Тэ? Өнөөдөр л одоо үнэхээр сайхан байна. Би одоо та нартайгаа уулзж байгаадаа хөөрөөд байна. За тэгээд тагаа нэг 3 мөр нэг мөр байгаа баха. Тэрнийг бичиж да. Зүгээр бичиж. Тэр үед 2 гэхт хоёрлаг гэдэг ингэж хэлж байдаг байсан шүү дээ хөөхөө. Хоёрлаг. Болоо гэдэг зарим нэг шүү. Ийм хөөрөөс харагдаж байгаа. Тэгээд тэр цагаас хойш одоо 40 шахан жилийн дараа та нарыгаа харахад сайхан бүр бас тэтгэврт гарах эмэгтэйчүүдийн нас нь болсон байна. Ирчүүдээрээ болоогүй. Гэхдээ одоо юу ирч хүчвэл янзаараа сайхан ээжнүүд, аавнууд, ээжүүд, аавууд сайхан зарим нь өвөө эмээ болсон. Гэхдээ ирч хүч яагаачгүй. 60 насны шинэ Японууд бол ер нь баг 2 дахь амьдралыг эхэлж байгаа нас гэж амьдралын 2 дахь үеийг эхэлж байгаа нас гэдэг юм байлээ. Одоо бол тэр үед чинь бид нар чинь 50 60 настай улсууд мөнх усыг үзэхэд их л настай боллоо гэж яг тэр үед бодож байсан юм. Одоо бол тэгээд та нарын үеийн улсууд гэдэг чинь та нар бол залуухан байна. Зөндөө их юм хийн 70 нас хүртэл бол хийнэ. Өшөө гараад хийн штэ. Тэгээд ард маань ирээдүй их байгаа шүү. Тэрэнд одоо цаг хугацаатай уралдаж ажиллана шүү. Би чаднаа гэдэг итгэлтэй байгаарэ. За хоёр дамдингийн халтар одоо оюун багш өстө одоо хичээл зааж бидний хүүхд насыг одоо иргэн авчирсан бол ихэнхээ хамтлагаас баярлалаа хэлхий яа нэг
Ямар хаяа үлээстэй тэгээд. Тэндээс хараач те, аль хараасаа. Атуу шигэгүйгээ хим мөрсэргэ
Гэсэн нөхөд гэж байдаг бараан амьдарч явхаа Дөрвөн багтай 2600 хүн амтай манай Баян Адрагуул тэгээд нэг их одоо түүхийн үнд тусгалтай зүйлүүд одоо манай дөрлөг баг буюу дөрлөг наснаас авсан археологийн маш том судалгаа байгаа. Энэ бол Монгол улстай бол хоёр дахь ноён уулын дараа одоо өнөөгийн үеийн одоо судалгаа юм аа гэж эзэмт үзсэн. Энэ бол одоо 160 дугаартай болж байгаа. Нийтдээ 75 метрийн урттай 33 метрийн юутай өвдөжтэй ийм одоо археологийн материал байгаамаа. Энийг бол анх 1974 онд Өдөөгийн Бэрлээ буюу археологч одоо зохиолч Өдөөгийн Бэрлэгээ Бэндэр сумын энэ хүн анх нээж энэ нийтдээ дуулгийн нас нь 280 300-аад болж байна гэж ингэж үзсэн байгаа. Эндээс одоо Монсол одоо компанитай хамтран 2017 оноос эхлээд судалгаа шинжилгээ хийгээд энэ бол хоёр дахь одоо үүсээ зарласан. Энэ бол одоо нэг шаниагийн бош юм а гэж ингэж үзэж байгаа. Монголын эзэнт гүрний түүхийг хадгалж үзсэн одоо түүх нутгаа хамгаалж үзсэн одоо хадгалж үзсэн ийм нутаг бол манай яахаа аргагүй 103 аймагта буюу зүүн талдаа бол Баян Адрагуул сумын ард иргэд юм а гэж ингэж үздэг болсон. Одоо Баян Адрагуул ард иргэд бол хатны нутгаас гадна эзэнт гүрнийхээ түүхийг соёлыг хадгалж үзсэн хамгаалж үзсэн иргэд юм а гэж ингэж үздэг болсон. Ер нь бол хаттыг хуучнаар бол хар хайрцагны бодлогоор Монголын энэ эзэнт гүрнээс ингэж боломжтой эндээс хатнаа авч ирсэн юм одоо гол нөгөө улс төрийн одоо тэр үеийн бодлого байсан юм а гэж ингэж үздэг. Тэгээд ангийнхаа хамт олон сайхан энийг үзэж сонирхоод сайхан түүх нутгаараа бахархаж сэтгэл дүүрэн байгаасаа гэж хүсэж байна. Энэ урт нь болохоор 75 метртэй. Энэ өргөн нь 33 метрийн. Надад Тэгээ ер нь бол яг анхны байр нь болохоор одоо энэ яг ингээд бүрээгээ дагаад ер нь ийм чулуу оолохтой байдаг. Тэгээ метр шахуу өндөртэй байсан. Тэгээд ингээд одоо бол ингээд малтлаа явцсан юм. Нийтдээ нэг 15-16 метр явсан хөл баг гэж тооцоолж байгаа. Тэгээ одоогор бол бид хэд нэг 13 метр дээр хүрсэн байна. Одоо энэс доошоо ер нь бол ингээд өөдөвчий бол дуусаад одоо яг бунхны малтлаа ерөөхдөө яг хэсэг рүүгээ ерөөхдөө төгчээд явж байгаа. Энэ жил ер нь бол энэ жил дуусах. Тэгээд одоо ингээд яг ингээд гарсан чулуунууд болохоор яг энэ буушнаас гарсан чулуунууд. Ер нь бол энэ чулуугаар анх хийхдээ бол буушааг ерөөхдөө тухайн хөрсөн дээр нь чулуу тавиад доор нь шороо чулуу гэдэг ерөөхдөө ийм үедэж ингэж явдаг. Хэд хэд үеэр. Тэгээ одоо малчлын явц бол одоо яг энэ харсаж байгаа энэ хэлбэр бол яг анхны нэг хийхдээ ухаж ингэж хийсэн хэлбэр нь байна. Яг байгалийн хөрсийн ингээд янгууд одоо эднээс болохоор ийм арай хатуу шаварлаг ийм хөрснүүд байгаа. Тэнгүүд энэ голын одоо бид хэдэ ухсан хөрс болохоор арай зөөлөн дүү юм бор. Тэгээ ийм хөрсөөр ерөнхийдөө ялгахдаг байхгүй. сал хөрсөн. Энэ ерөнхийдөө одоо бол нэг 12-13 метр төгсөж байна. Одоо энэс доош хэр явна гэсэн тооцоолоо. Энээс доош одоо нэг 3 юм уу 4 метр яварсан. Тэгээ яг юу байгаа бол? Юу ч хийж магадгүй. Тэгээд ер нь бол энэ хүннүгийн үеийн язгууртны буушны зохицолбор дурсгалт газар байхгүй энэ өөрөө. Язгууртны гэхээр одоо ийм урдаа үүдвчтэй, ийм том хэлбэртэй ийм газрыг язгууртны буш гэдэг. Тэгээд ер нь яг иймэрхүү тогтсон ийм язгууртны буш бол Монгол улсын нутаг дээр 9-10 газар байгаа. Тэрнээс одоо сая 6 газрын бас энэ ЮНЕСКОгийн ерөнхийдөө дэлхийн өвдийн сая бүртгээд ерөнхийдөө одоо энэ Монгол улсын анхны төр туус буюу энэ хүннүгийн юуг бол одоо Монголын юм аа гэдэг бас энэ ЮНЕСКОгоор бүлээн зөвшөөрлөд бүртгөөд ингээд явж байгаа. Тэгээд энэ язгууртны буушны яг хэлбэр хэмжээнээс нь хамаарат язгууртны гэж хэлдэг. Энэ одоо ийм том буш ухахын тулд мэдээж тухайн хэсэгтээ энэ зүүн талын одоо энэ
нэлээд бас хөөрхөн том ноён байж ижил ийм олонний хүчээр ингэж ийм буш шиг юм. Тэрнээс жирийн буш гэж байна. Тэр нь болохоор одоо Монгол гэрийн бүр шиг юм ерөнхийдөө яг дугуй цагирган байгууламжтай нэг 5-аас 10 метрийн ийм голчтой тийм бушнууд бол байна. Тэрнээсийг болохоор ерөнхийдөө ийм тогтсон газар гэхгүйгээр ер нь бол нэг 40-50 ч юм уу ингээд Монгол улсын нутаг дэвсгэр дээр энэ тэндгүү 20 мянгаад ерөнхийдөө одоо тоосноор 20 мянгаад ийм тийм буш бол байна. Ийм язгууртны буюу ийм буш нь болохоор нэг газарт нэг 200-300 гаруй ч юм уу нэг ерөнхийдөө ийм бушнууд язгууртных бол байна. Тэгээ энэ газар сонголт нь болохоор одоо энэ дүүрлэг нарсныг болохоор юу байгаа юм. Ийм илсних дан илс ер нь ийм зөөлхөн доош ингэ хүн ухад бол ийм зөөлөн газар тавьж нэлээ ухдаг байхгүй. Тэнгүүт ийм газар бол одоо бас ийм Арангаа аймагт Эрдэнэ мандал хайрхангийн 2 газар бол гол мод 1-2 гэж байна. Одоо энэ бас ховд руу бас бор булаг гэдээ байна. Тэгээд эднээс болохоор ийм илстэй газар байна. Тэгээд хоттой ойролцоо мөн Төв аймагт бас байгаа нь болохоор Ноён бол Бэлхий ам гээд 2-3 газар байгаа нь арай жоо хатуулаг юм хөрстэй. Гэхдээ эдний хэсэг бодвол тэнгиж бас их гүн явахгүйгээр нэг 10 метр ч юм уу арай багаар ингэж явдаг. Энэ одоо хэдэн метр явах вэ? Энэ бол 13 явж байна. Одоо яг бид Дан гараар. ер нь бол яг хуу ингээ одоо энэ каранаар ашиглаад каранараас доош ерөнхийдөө шороогоо батна. Тэрнээс бол дэвшрүүг ерөнхийдөө дан гараараа ингээ хүрдэж хийхээр ажиллаа. Тэрнээс яг өөр техник механикээр ухцгаар яг нэг анхны энэ байрлал нь ерөнхийдөө алдагддаг учраас бас яг аль болох энэ хэлбэрийг гаргахын тулд ийм техник каранаар ингэж ашиглаж болдог. Аялал жуулчлалын бүс нутаг болж байгаа 9 гайхамшиг байдаг. Сумын 9 гайхамшиг. Тэрний нэг нь бол энэ хүслийн мод. За хүслийн мод гэж анх бол нэрлэж байгаагүй. Мянган цэргээ давуулсан жанжин мод гэж нэрлэдэг. Энэ моднуудыг мянган цэргээ хэлээд энэний жанжин мод нэрлэдэг. Сүүл хүслийн мод гэж одоо нэрлээд хүслээ шивндэг. Ер нь бол яг хүмүүс одоо жишээлбэл буруу шивнж болдог гэж үздэг. Нэг хүн бол одоо хөл дүүжлэх унаатай болж хэлээд одоо тагтаа одоо тагнд ороод ингээд буруугаа засч уучлах болж байсан. Тэр нь бол машинтаа бол яг буруу хэлсэн. Тэгээ хүсэл биелдэг бол олон тохиолдсон байгаа. Тэгээд энэ урдааны хэлээд хэрэг хүсэл биежээр 3 жил хэвээр ингэж үздэг юм аа. Ингээд хүслийн модондоо хүслээ шинж ирээдүгөө өөрөө хийж бүтээх гэсэн ажлаа шинж. Магадгүй одоо биелэх юм. Тэгээд ингээд ямар ч байсан биелнэ. Хотоор гарахтаа хүслийн мод дээр ер нь 100% биелнэ гэдэг. Дэлхий шиг санагдаа цэнхэр ширээндээ дахиад суухгүй торх шиг зөөлхөн самбар дээрээ цагаахан сэрдээ дахиад бичихгүй ангийн хаалгыг зөөлхөн хаалаа алдрайхан насаа үлдээлээ баяртай Ариухан ирэхлээ хизээч мартахгүй цэцэн зэлмэг зэлхэн дуулдах Баядраг сумын 8 жилийн сургуулийг төгсөөд 40 жилийн болсон байна. Ингээд арга хэмжээнд зориулаад алтан нөхөд гэж дууг
бүгдээрээ хамтдаа дуулъя. Уудахгүй удаа бишээ санаа ошиг нөхөр гэж Дөрлөгөөгийн нутагт одоо энэ хаттын өргөний баруун талд байрлах энэ овол 20 жилийн өмнө одоо манай хамгийн хол амьдарч байгаа ангийн ханд оюун сууд хөргөн юмд аваа гаргаж авах үед бүгдээ энэ овоо ингээ босгосон. Эхлээд найзуудын овоо байснаа сүүлдээ бид нар үе ирж бас нэг эндээ сэтгэлийн сайхнаа ярьж ингэж хамт байдаг учраас ангийн овоо гэд нэрсээ. Ингээ ангийн овоонд бид нар энэ сайхан уудалтаараа бүгдээ хүрсэн ирлээ. Найзуудтай их баярлаа. За ингээ сэлтмээ сайхан өргөё. Сэлт маана. За баярлаа. Бэхэн осож бүтгэлсэн ширээний ард сэлсэн уг бүхэн түүхүүгэж чиний тухай бодов харин дуу болж шигэлэн ордоцсон хаваа сөргөлийн хаалгыг хааж уян болсон дуугаа ангааран дуудсан бивэнэ түшин далдгунга мартацгааж нэг ангийн хүүхдүүд тоотой хаврыг үтлээ он цагийг хамт туусан ангийн охтууд Нас мдушка, нэг амгийнхаа
ангийнхандаа маш их баярлалаа. Жилийнхээ ойн уулзтай тэмдэглээд одоо манай анги үнэхээр гоё байна. Үнэхээр 27-оос 24 цуглаа маш их баярлж явдаг. Ангийнхандаа хайртай шүлж байна. Ангийнхандаа одоо ингээл одоо 40 жилийн хавьд тэмдэглэж байгаа ангийнхаа найзууд маш их баярлж явдаг. Одоо ингээл дараагийнхаа 50 жил ихэд бид бүгдээрээ яг энэ тоогоороо байхыг байна. Бид эрүүл ангийнхандаа эрүүл ингэ сайн сайхныг хүсье. Амьдрал. За өнөөдөр бид нэр 8 дугаар ангид төгсөө 40 жил болсны ард дээр ангийн хамт олонтойгоо цуглаад уран жуулж нэгэн сэтгэлээр маш сайхан 40 жилийнхаа ёслол төгөлдөр хийж байгаад найзуудаа бүгдэнд нь баярлж байна. Манай ангийнх бол Баян Адрах сумандаа нэр алдартай ерөнхийдөө манлайлагч нар, бизнесмэнүүд, мянгат малчин, албартангууд олонтой маш сайхан хамт олон юм байнамаа. Ингээд анги хамт олонныхоо цаашдын ажилд нь эрүүл их урт удаан наслахыг хүсэн бүгдээрээ эвтэй найртай байж 45 жилээ бүр олуулаа өнөр өтгөн гоё хийнэ. Гэхдээ манайх бол чамлалтгүй 24 үлээг олуулаа сайхан цуглаа. Та бүхэндээ баярлалаа. За найзуудаа 40 жилээ хийж байгаа найзуудаа баярын минь төргий. Ирээгүй найзуудаа дараагийн уулзалтанда ирээрэй гэж хүсье. Уурлаж гомдож исэн бол уучлаарай. Дараа илүү сайн байх болно. Баярлалаа. За энэ өдөр 40 жилийн ойгоо ээж байгаа Хинтээ аймгийн Баян Адрах сумын 8 жилийн 10 төгсөлтийн 8 ангийнхандаа баярын минь хүргэж байна. Тэр маш сайхан аз жаргалтай баяр баясгалтай баяраа тэмдэглэж जैन. Тэгээд өнөөдөр үнэхээр сайхан байна. Тэгээд манай ангийн ирээгүй 4 дараа жилийн 45 жилийн уулзалтанда заавал ирээрэй гэж урьж байна. Тэгээд маш сайхан аз жаргалтай байна. Баярлалаа. Та нартай хайртай шүү ангийнхандаа. Цагийг хамтуулсан ангийн охтууд орон хайг хамтдээсэн ангийн хүү Ерөнхий боловсролын сургуулийн 11 дахь төгсөлтийн 40 жилийн үдшийн орон шоу арга хэмжээнийхөө эхлэл бэлэн болсон байна. Занаадрын шоу арга хэмжээний албасын эхлүүлж өнөөдрийн төгсөлтийн төлөөлөл жаргал сайхаахан өндөгний тайзанд өрье. Жаргал сайхаахан өнөөдрийн энэ үдшийн шоуг албасын эхлүүлэхэд бэлэн болсон байна. Жаргал сайхаахан тайзанд өрье. Тэртээ 40 жилийн өмнө нэг ширээнд хөгжилдөн инээж өсөжсэн хүүхд насны найзуудаа энэ үчи мэндийг хүргье. Манайхан байна уу дөргий үлдэрэ. Бидний үйл ажиллагааг дэмжиж ирсэн залуучууд Хинтээ аймгийн Баян Адрах сумынхаа иргэдэд халуун баяр хүргэж өнөөдрийн үчи шоунд хамтдаа ахын төлөө бүгд орё. Энэ үчи шоу албаснаар нэсэг мэдэгдэе. Сагд баярлалаа. энэ үчи шоунд урилгаар амьд хөгжмийн оноо хамтгийн хүрэлцэн ирсэн байгаа ингээд та бүхний амьд хөгжмийн дуунд амьд хөгжмийн хэмнэлд хамтдаа дуулан буужин сэнгэж энэ үчи хязгаарч мартагдахааргүй өнгөрөхийг хүсээд энэ бүжгийн талбайд өрье. За нийт энд хурд цугласан та бүхэндээ он хамтлагийн зүгээс учрлын хорвоо дуугаар Айдууны эцэг цэгэр хадаг өргөн дэвшүүлж байна. Хүлээн авна уу? Та бүхнийг бүжгийн хүргье.
Найс урья. Алга ташил сул байгаа болоо гарч ирэхгүй байна. За. 40 жилийн хойг тэмдэглэж байгаа ангийнханд нэг баярлалаа, баяр хүргье гэдэг нэг алга таш шийдвэрлэдэг тэхүү. Ямар амар сул байна. За орны гараад ирсэн. Хамтдаа дуулъя. Сайн байцгаана уу? Өнөөдөр төгсөлтийнхаа баярыг тэмдэглэж байгаа 11 дугаар төгсөлтийнхэн байна уу? 40 жилийнхаа ойг тэмдэглэж байгаа төгсөлтийнхэн байна уу? За өнөөдөр энэ сайхан өдөр ингээд бороо уран тэгчээд бурхан тэнгэр нь ингэж энэ сайхан хүмүүсийг ивэж тэ урдуураа бороогоо дэвсэж энэ сайхан хүмүүсийг ивэж сайхан хайрлаж байгаа. Энэ сайхан хамт олонд ирүүлэх хаз жаргал төгсөж энэ сайхан уулзалтын хадам баяр хүргэе. За тэгээд та бүхэндээ би жаргалтай дууг хүргэе. Өнөөдөр ийм сайхан жаргалтай хүмүүст жаргалтай дуугийн хүргэе. Хамтдаа дууж хамтдаа бүжиглэе. Thank you.
За орнуудаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Ахаад нэг алга дэвшлиг шангаруулъя. За 11 дэх төгсдийн хамт олонны 40 жилийн баярын арга хэмжээндээс мэдлэгээ дэвшүүлж баяр хүргэхээр засаг даргын хамгийн газрын дарга Бат Эрдэнэ хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд хамгаалалтын даргыг бас тайзнаа өрье. За өнөөдөр сайхан өдөр байна. 2026 оны 8 сарын 4-ний энэ сайхан өдөр манай Энтийн аймгийн Баян Адрах сумын бас одоо 1970 онд төрсөн 1986 онд 8 дугаар ангийг төгссөн сайхан залуучууд маань хүрэлцэн ирж нутаг орондоо 40 жилийнхээ уулзтыг тэмдэглэж байгаад баяртай байна. Тэгээ мэдээж хүн бүр анги хамт олонтойгоо уулзах нөхөрлөх энэ нөхөрлөө илүү их үнцэнтэй болгохын төлөө үргэлжлээд уулзах ийм одоо хүсэлтэд явдаг. Энэ хүсэлтийг манай 70 оны нохой жилтнүүд үнэхээр одоо сайхан нутаг орондоо үр бүтээлтэй ард олноос сэнгүүлсэн ийм сайхан байдлаар тэмдэглэж байгаад баяртай байна. Тэгээ мэдээж энэ нохой жилтэй буюу 1970 оны манай ах нар манай Баян Адрах сумын үнэхээр одоо тэргүүний сайн үнэхээр одоо төлөвшөж чадсан халтар багштай ийм сайхан анги хамт олон Сүхбаатар багшигаа бас үргэлж дуусч байдаг ийм сайхан хамт олон байдагт бид баярлж явдаг. Монгол улсын өнцөг улам бүр завхан замын үүд гээд Улаанбаатар хот бусад олон хот аймагт үнэхээр нэр төрөө цуурайтуулж Энтийн аймгийн Баян Адрах сумын хөгжил дэвшлтийн төлөө олон сайхан бүтээлч сайхан ажил хийж байдаг энэ сайхан ах нар маань энд одоо хамт энэ 40 жилийн өмнө төгсөж энэ 40 жилийн хугацаанд Баян Адрах сумынхаа хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэж ирсэнд баяртай байдаг. Нийт Баян Адрахчуудынхаа нэрийн өмнөөс талархсан сэтгэлээ илэрхийлж мэдчихдээ. Тэгээд нэг зүйл хэлье. Сум бол мэдээж Монгол орны өнцөг улам бүрд байгаа сумдууд өдөржин хүчин зүтгэж энэ одоо Монгол улсын хөгжил дэвшлийн төлөө ажиллаад орой нь одоо ингэ цэнгэн наадаж явах орой бүр ийм одоо сайхан цэнгэлтэй үдшийг өнгөрөөж явах ийм хүсэл хүн бүрт байдаг. Тэгээ энэ хүсэлтийг одоо бас ажил хэрэг болгож Баян Адрахчуудтайгаа за магадгүй одоо Сүхбаатар аймаг энэ олон сайхан энэ тэндээс хүрэлцээс манай Биндрийнхэн байна. Тэгээ ийм сайхан одоо амрагчид ирээд нэг оройг бас энэ сайхан өнгөрөхөд та бүхэн маань бас хүчтэй болж нутаг орны маань нэр сүрийг сайхан одоо цуурайтуулж чадлаа гэж бодож байна. Ингээд халтар багштай баяр хүргэе. Урд наслаараа гол нь эрүүл их байж урд наслаараа гэж та бүхэндээ өрөөё. Ингээд бас өнөөдөр энэ сайхан одоо хамт олон өчигчтэй сайхан залуучууд манай мөнх удах маань үнэхээр одоо сайхан залуу харагдаж байна. Тэгээд нэг шагнал байгааг гардуулъя. Монгол улсын худалдаа үйлчлэгийн салбарыг хөгжүүлэх үйлсэд мэргэжил мэдлэг, оюун бэлэг, авиац чадвараа дайшлан амжилттай ажиллаж байгааг онцлож дугаар 3114 хүндэт жуухаар шагналсан байна. Цэн эрхэт компани захирал Жамсранжавын Жаргал сайхан Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын хүндэт жуух хүчээр шагнажээ. Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн ерөнхийлөгч Тавгжоо таны бизнесийн дуу хоолой баярлалаа. Баярлалаа. Жаргал гахта ажлын өндөр амжилтыг хүсье. Яагаад тэмдэглэж байгаа төгсөлтийн нэрэмжит азтан толрохын цаг хугацаа эхэлсэн байна. За бүгд анхаарлаа нааш нь хандуулъя. За утаснуудаа бэлдээд гаргаад байж байгаарай.
За утас руу одоо таны утас руу залгана гэсэн үг. Тий, залгана гэсэн үг. За ямар нэгэн хар байхгүй тийм ээ. За хин гинэ. За оюурд нэгчээ таны хамгийн ихний суглаах суглаатхаа гэж. За хоёул доошо буулчих. Тий. За. За гар хөл нь бол цэвэрхэн байгаа шүү. Тий. За азтан маань бол хамгийн ихний азтан бэлэн мөнгөний одоо азтан болно. За би шүү залгана. За. За би дугаар дүн залгая. За таны утас дугаараад надтай ярих юм бол азтан болсон гэсэн үг. За. Дууч нэг үе үзье. За ямар ч дууцсан шүү. Мумбано. За наша гараад ирээ. За хамгийн ихний азтан. За наран гэрэл өгч байна. Хамгийн ихний азтан буюу 40 жилийн тэмдэглэж байгаа 11 дэх төгсөлтийн нэрэмжит ихний азтан 50,000 төгрөгийн азтан болсон. Баяр хүргэе. За хоёр дахь азтан ганчимгэгч суглаач гэж юм. За ганчимгэгч гацыг суглая. За утаснуудаа гаргаж ирээд одоо барьж байгаараа. Би ахаа залгана. 1 2 3 4 5 everybody in the car so come on let's ride. За хоёул харж байгаа залгана гэж. За тэгээ барьж байгаараа. За энэ бол би энийг Mobicom-ийн хэрэглэгч гэж бодож байна. 99-т дугаар эхэлж байгаа учраас за залгана. За залгасан шүү. Дууцсан. Дууцсан. Оцаарч яг үний юм уу? Бара. Наач миний дугаар биш үү? Аль хараад? Муу юм уу? Муу биш дээ. За хоёр ганцтай болсон баяр хүргэе. За хоёр ганцтай үүрцэх. Үүрцэх өнөөдөр 40 жилийн энэ тусламж уулзалтын шоунд ирж астан болдоо баяр хүргэе. За дараагийн астан жаргал сүр авах гарч ирж одоо тодруулж өгнө гэж эндээс хүсэлт гарсан. Сая шагнал авсан. За. Яа нэг шагнал авсан хүн шиг алах гэж байлаа харин ч нэг. Араа баахтаа алах гэж нэг. За залгая. За хоёул харлаа. За. Нөгөө тийш нарав. Нөгөө тийш нарав. За. За энийг би нөгөө юу гэж бодож байна? G-Mobile гэдэг ухаа. 98-аар эхлэхээр чинь G-Mobile оо. За G-Mobile-ийн хэрэглэгч нар уцаа сонсож байгаарай. Дууцсан шүү. За 3 дуудаад авахгүй бол улсын орлого болголоо. 1 2 3 уцаа хаана орсон? Би орхоогүй үстэй. За бүр 5 боллоо. 6 боллоо. За уучлаарай гэж юм тий. Гомдсон тул. За энийг устгалаа. За хаа соголчих. За дийгээ хаа. За. Сайхан. Оо яасан сайхан. Яасан сайхан дугаар бай. За энийг би юнтэй л явах гэж бодож байна. 89 чи юнтэй л үстэй. За юнтэй л.
За, Юнтэлийн дугаар байна. Дуудах нь. За, дуудсан ш. Хаана вэ? За, цаг жаргал. Али, миний дугаар муу юм уу чи худлаа хүн залгуулчаад авангуудаа худлаа салгаа хийчихв. Али харин за. Найдвартай дээр шүү юм нэр найдвартай дээр. За, азтай бас баяр хүргэе. За, баяр хүргэе. За, оюун сувд. Чи гарч ирж дараагийн азтаг тодруулж өгнө гэж урьж байна. За, сулдагч нь одоо дөрөв хацсан тодруулах юм байна. Начаад ямар айхтар битсэн юм бэ? За залгая. Болоо битээ тэгж юу яагаад л да. Надаас төрүүлэл залгачих юм аа. Залгаагүй юу? Мөн үү? За, эрдээ дугаар чи скайт юм уу, моб юм уу? Скайт лөө. За, тэгвэл скайтлийн хэрэглэгч нар ирээр эхэлж байна. Дуудахгүй шүү дээ. За, дуудахгүй хэ? Дуудаад байгаа мó? Ямар амар дуудахгүй гарч ирж байна. Муу. Худлаа миний дугаарыг шивдсэн юм уу? Али авта. За авчин. За. Баяр хүргэе. Сая бүжгийн ялагч болоогүй лөө. Арай болоогүй тий. Тэгтээ азтай болчихлоо шүү дээ тий. За баяр хүргэе. Тэнгэрэ. Баатайг. За дараагийн азтыг тодруулж өгнө гэж урьж байгаа. Жигүүдэд Баатайг. Байна уу? За юм нэг гарч ирээд суглаатхаа гэж. За 40 жилийн хаагаа тэмдэглэж байгаа 11 дахь төгсөлтийн нэрэмжит сүүлийн ацтан бэлэн мөнгөний ацтан байгаа. Бүх одоо ацтан бол бэлэн мөнгөний ацтан болж байгаа. За энэ яалчгүй моби юу шүү. За мобикон байна. Мобигийнх нь жихэн наашин тавьж байгаараа. За энэ ер нь их альтайхан гоёч дугаар байна. Азийн дугаар юм уу гэмээр шахуу дугаар байна шүү. За дуудсан. Салахгүй. Ахгүй. Саса. Хиний дугаар аа? За эдний хүүгийн дугаар байна гинэ. Тэгээ утсаа авсан бол яг бас яа гэсэн заахаа сугалчих. За энэ бол скайт л баха 96 таа дугаар. За залгалаа. За скайтлийнхан. За дахиад. За сүүлийн ацтан яасан дуншиж байна. Тийм ээ? За юнтэл. Бишээ нэг тийш нарууд. За юнитэл вэ шүү. За энэ бас их альтайхан дугаар байна шүү. Ер нь тун альтайхан дугаар байна. Алгоо.
Юнитэд 1 2 3 4 5 салгадаа. За, ахаа суглая. За, устгаараа наатаа. Энэ ямар аймаг дүүсч байна. Баг сайн ингээд авахдах та нэг. Тийм ээ? Яа. За, Mobicom. За, Mobicom ихо. За. Асал гоё дугаараа. Байна. Хаана вэ? Гэр орондоо хараач. Аазтан болсон байна. Тий. Хаана вэ? Аазтан болсон байна. Наадмын талбайгаас ярьж байна. Би дугаарыг нандуураад байгаа юм уу? Аазтан болсон шагналаа авахгүй бол улсын орлого болох гээд байна. Авах юм уу? Дөнгөж яв сая салгалж өгч гэртээ ирлээ. За тэгвэл улсын орлого болголоо. За ахаа суглаа. За энэ ч одоо мэдгүй. За ахаа суглая. Дөнгөж сая салгалж гэртээ ирж ах чиг нэ. За Юнитэдийнхэн нааш анхаарал хандуулаарай. Яа. Энд чи яас их уншиж байна. Дууцсан шүү. Одоо эндээс гарч ирнэ шүү. Баан. Аацтан болсон байна. Хаана байна? Аацтан болсон. Манай ээж байгаа. Би бэн. Хаана гоо бэ? Наян стас хоргоор авна гэж манай ээж байгаа наача. Ээж нь хаана гоо бэ? Аацтан болсон нэр гэдэг. Яа ч Чөөрэ ачиг. За. 뭐 юм уу авчих даа. Автомашины түлхүүрийн оосорны ацтан болцсон байна. Түлхүүрийн биш ээ, түлхүүрийн оосор. За, бэлэн мөнгөний ацтан болсон баяр хүргэе. За, баяр хүргэе. За, бүх ацтан болсон хүмүүстээ баяр хүргэе. Баярлагын ерөнхий боловсрол сургуулийн 11 дахь төгслийн 40 жилийн ойн сайхан нэрмжид азийн суглааны эзэдтэй за энэ ч хөрөлцөн ирсэн бүх хүмүүстэй өнөөдөр энэ баяраа тэмдэглэж байгаа төгсөлтийн хамт олонны зүгээс адаргын магтаалыг бас та бүхэндээ зориулан дуулахад бэлэн болсон байгаамаа. Хөрөхийн бэлэн болсон байгаа. За ингээд төгсөлтөө хийж байгаа ангийн хамт олонныг наашаа тайснаа өрөө. Бүгдээрээ адаргын магтаалаа мэдж байгаа учраас энэ төгсөлтийнхэнтэй бүгдээрээ хамтдаа дуулаарай. За манай Омбын Сүхбаатар гишүүн маань адаргын магтаалыг бид нэр сургуулийн урлагийн үйлчлэгээр анх удаа дуулж ирсэн төвхтэй. Ингээд манай ангийн хамт олон адаргын магтаалаа уншиж та бүхнийхээ өнөө орон сэтгэлийн мэдээлэл ая дууны мэдлэгийг өргөж байна. Ингээд алга ташиж бүгдээрээ дагаж хөгжүүлэхийг хүсэж байна. За
Будан сунгасан адраад ургийн улстай усан талаа мяралцаа урсгал дөлгөн ононтой уралдаа мартын таралсан удам марти хүнийхээ улсаа хайтурсан урт сайхны талдуутай айко баян адраад Ондарсан шуусгуулын голдуудтай шинийг саажил чадтай шилтгсэн малчдтай ажил төрлийн чөлөөгөөр ажиллаж очоод сонирхвол сайхан цагаан гэрээр нь садан суугаад ярилцвал айхо баян адрага нутгаа багтаж бид нараа дуулахта баян тансаг найрги баттаг бүхнээр дуудя Томта гайхамдэргөө ортолсон аяагийн отрот ургах нарны тояруу урагшлаг хүчиж манц аврахтай улаан од нэгдлэмээ айхо баян адрагнуудтайгаа багтаж бид нараа дуулахта баян тансаг найргийг баттаг бүхнээр дуудя Сааварлаа ангийнхандаа урдгийн тэнгэр янжил нам үргэлж тав хүний минь ээж охолтгоо гэсэн сайхан ирээд өргөө.
나는 허전한서 말다시 빌리는 길 바스바이리 유도 미리미리 향기하고 신이 비드시나죠 어디 어차기 감도성 셔셔 에이 어른색 함께됐은 안기고도 나를 녹듯이고 있음 울등기 나저드는 낯선 도시가 네가 기가 가는다 어차기 감도성 안기고도 셔! 에이 어른색 안기고도 나를 녹듯이 있음 울등기 나서는 낯선 도시다 네가 자 헛주고였지 암사기 감도성 와, 나좀 바쁘다. 어른색 함께됐은 나를 옥도치고 있음 울팅기나 조드는 낯선 도시다. 장! 누친지자 말하면 이제 그래